Хайртай бүсгүйн чинь гарцныхын цог нь унтрахад, хамтдаа алхаж явсан гарынх нь атгалт солирхад, өөрт чинь итгэл нь бүр мөсөн алдрахад, өмнөх шихэн биш гунигтайхан чам руу ширтгэд, эх хүн та юу боддог вэ? Ажил гэж явхад тань ажлын хүндийг нуглаад, амьдрал гэж явхад тань амьдралын хатууг нь зөөллөөд, бүхнийг амжуулж байна гэж бодож явхад чинь асуудлуудтайгаа хамт чамайг үрээд, бодоггүй сэтгэлээ чамдал зориулж яваа гарт чинь өчүүхэн халамжил хүсдэг байхгүй юу? Орой ороход чинь 5-4 хоолгүй бол сэтгэл чинь ямар байдаг вэ? Орондоо ороход тэрд чинь хинч байхгүй бол нойр чинь хэр хүрдэг вэ? Өглөө гарахад хувцас чинь цэвэрх юм биш бол ажил чинь хэр бүтдэг вэ? Өөрт чинь ханийн төшиг байхгүй бол амжилт хэр хурдан ирэх вэ? Ялгаагүй бүсгүүчүүд ч гэсэн адилхан. Халамж тавьдаг болохоор халамжил нэгдэг баг. Хамтдаа анхнах шиг ахин болцохыг л хүсдэг. Зовлон жаргалны аль нэг нь хамтдаа туулахыг л хүсдэг баг. Зүрхний чинь харийг хуваахгүйгээр ганцаараа мэдрэхийг л хүсдэг. Оройтож орж ирэхэд чинь өөр хүнтэй болж дээ гэж. Өнгөрөөс түүнийгээ магтахгүй бол хөөхөн байхаа болж дээ гэж. Ядраад байна гэд унтахад чинь намайг хүсгэн болж дээ гэж. Ярч хэсэг суухгүй бол надад хайргүй болж дээ гэж шаналдаг баг. Хайрлуулсан шигээ хайрлаач дээ. Хайртай гэдгийг үгийг ядаж л харамлахгүй хэлээч дээ. Өчүүхэнч халамж багддаггүй. Өглөө гарахтаа ядаж үнсээд л гар. Хайртай бүсгүн чинь гарцныхын цог унтрахад, хамтдаа алхаж явах гарынх нь атгал сулрахад, өөрт чинь итгэл нь бүр мөсөн алдрахад, өмнөх шихэн биш гунигтайхан чам руу ширтгэд, эх хүн та юу боддог вэ?